Өглөөний мэнд үзэгчтэй тэгэхээр та бүхэн сайхан амарцгаас нөө манай өнөөдрийн мэнд зочин. За Zero Waste амьдралын хэм маягт суралцж байгаа уган зай хүрэлцээрсэн байгаа. Тэгэхээр хувь хүн хэрхэн Zero Waste буюу хог хаягдал багтаа амьдрах боломжтой юм бэ? Энэ талаар өөрийнхөө одоо хэрэгжүүлдэг хуваалцдаг зүйлүүдэд танилцуулгаар хүрэлцээрсэн маа. Тэгэхээр өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе та бүхэндээ. За тэгээд энэ яг одоо байгаль дээлтэй хэрэглээний соёлыг бууруулъя гэдэг энэ ажлыг ер нь хизэнээс эхлүүлсэн бэ? Ер нь яагаад ингэж орсон юм бэ? За энэ ер нь яг Zero Waste гэдэг нь тэг хог хаягдaltaй амьдрах хэм маягт суралцж явж байгаа л да. Тэгээд өөрийнхөө одоо гарч байгаа хог хаягдлыг ялгуулах, багасгах, тэгээд бүр тэг болох зорилготой. Яагаад энийг сонгосон бэ гэхээр ер нь бол бид нар бүгд мэдж байгаа тийм хог маш их гардаг. Дээрээс нь бидний хэрэгжилж байгаа хог одоо гарч байгаа хог хаяглаа бид нар яг хаана очдөг юм бэ гэдэг талаар ерөөсөө бодож үздэггүй. Хогийн сав руу хийцэн л бол бид нар асуудлаа шийдчихлээ гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр нь буцаад явсаар хагаад байгальд очиод байдаг те байгальд одоо хөрсөндөө газрын хөрсөн дээр байгаад байдаг те. Гэтэл нэг хуванцар бол бараг 100-аас 200, 300, 400 жилийн хугацаанд бол ингээд байгальд байгаад байдаг те. Тэгэхээр энийг бол яг нөө аялаж дугаалж явж байхдаа л ерөөдөө бол маш их хог одоо ингэж байж байна л да тий. Тэн дээр бол хамгийн их давтагдж байгаа хог хаягдлууд бол бидний нөгөө амар хэрэглээ буюу нэг удаагийн хэрэглээнүүд маш их байсан. Нэг удаагийн халбоо цэрээ, аян, гялгар уут гээл тий. Нэг удаа за тэгэл архитектурс ундааны самнууд бол хязгааргүй их байдаг тий. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг биднийг одоо хялбар одоо хэрэглээ маань өөрөө буцаад ямар их сөрөг нөлөө авчирдаг юм бэ гэдгийг бол харж байсан л та. Тэгээд ер нь миний одоо оруулж чадах хувь нэмэр юу юм бэ гэхээр за ядаж би хогоо багасгая те гэдэг сонголтыг бол хийгээд энэ өөрөө тийм амархан өнөөдөр ингээл хийгээд шууд үр дүн гарчихгүй л байсан л та. Би бол одоо 3 дахь 4 дахь жилдээ бараг хэрэгжүүлж яж одоо бол хог маань нилээд багасж байна л та. Тэгэхээр яг ингээд судалсан чинь олон улсад бол тэг хог хаягдaltaа буюу Zero Waste амьдралын маягтай бол маш олон хүмүүс байдаг юм лээ. Тэгээд их үндэс нь бол Францаас үүсэлтэй. Францын Bia Johnson гэдэг нэг эзэгтэй яг энэ одоо амьдралын маягт суралцаад бас өөрөө юм 5 тодорхойлолт гаргаж ирсэн байдаг. 5 зарчим гэсэн үг л дээ. Яг энэ 5 алхмын хүрээнд та сонголтоо хийж чадах юм бол таны хог тэг болно гэсэн тийм 5 зарчим байдаг юм лээ. Тэгэхээр нэгдүгээр бол энэ худалдаа авах гэсэн юм татгал гэж байгаа юм байна. За. Юус гэдэг татгал. Тэгэхээр хүн ингээд худалдаа авах хэрэгтэй. За энэ одоо нэг балч юм уу, үзэг ч юм уу, тэтэр ч юм уу авах юм бол энэ надад хэрэгтэй юу гэдэг ихлээр бодож байгаа. За. За тэгэхээр өмнө миний өмнө одоо манайхны тренд болж байгаа аз жаргалтай болох юм байна гэж манайхан их ярьдаг болсон тийм. Тэгэхээр энэ дээр бол яг минималист амьдралын маяг ороод ирж байгаа юм л да. Өөрийн одоо гэсэн хувцсны чиг хандлагатай ч юм уу тийм. Юунд дуртайгаа мэддэг болох ч юм уу тийм. Юу хэрэглэвэл надад тохирхоо мэддэг болох ч юм уу тийм. Тэгээд эхлэхээр нөө буцаад худалдаа авалт хийхдээ энэ надад хэрэггүй, энэ нь илүү ашигтайж гэдэг юм бодож эхэлнэ гэсэн. Тэгэхээр нэгдүгээрт бол татгалз хэрэгтэйгүйг бодно гэсэн үг. За хоёрдугаарт нь бол багсах гэж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг яг зайлшгүй хэрэгтэй зүйлсээ бол одоо тоо хэмжээнд багасгадаг ч юм уу. Аль эсвэл одоо жишээ нэг усны савн дээр гэхэд би одоо өөрийнхөө дандаа усны савтаа яддаг л да. Тэгэх юм бол дандаа нөгөө нэг одоо хунцар усны савтаа усаагаад уугаад ах шаардлагагүй тий. Өөрийнхөө савндаа усаа игээд авч явах. За тэгэл энэ тэнд орсон газараасаа усаа аваад явах ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар кофе авахд ч гэсэн ер нь бол заавал нөө нэг удаагийн аяануудыг бол алчиж байгаа юм л да. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө маш олон одоо хунцар савнуудыг юм уу нэг удаагийн хэрэглээг халж байгаа юм тий. Тэгэхээр багасгах сонголтыг хийн. Энэ дээр болохоор нөгөө нэг одоо хүнсний хэрэглэн дээр ч юм уу аль эсвэл багасгах зүйлээр бол том хэмжээг нь авах тий. Олон жижиг граммын одоо бүтээгдэхүүн гурил будаа ч юм авахаас илүү тий нэг том савтааг авдаг ч юм. Ийм одоо янз бүрийн арга техникүүд байдаг л да багасгах зарчим. За 3 дугаарт нь бол олон дахин нэг зүйлээ аваад олон удаа буюу удаа хэрэглэх зарчимтай. Тэгэхээр чанартай зүйл авах болчихж байгаа. Энэ дээр болохоор ихэвчлэн одоо хувцсан дээр гэхэд дандаа цэвэр даавн материал сонгодог ч юм уу тий. Даавн материал нь өөрөө байгаль дээлтэй болчихж байгаа. За тэгээд гутал ч юм уу тий хувцас бодоод хэлэх юм бол их олон жилийн хэрэглээтэй бас дээр нь хоорондоо зохицдог. Нэг цамцаа бол тэрийг одоо олон хувцсан дээр зэрэгцүүлж өмсөх боломжтой ч юм уу тий. Гэх байдлаар нэг бүтээгдэхүүн авсан л та тэрийг удаан хугацаанд хэрэглээрээ олон одоо дараа дараагийн нэг хэрэглээнүүдийг хөх боломжтой
Ингээд дөрөв дэх зарчим болохоор recycle буюу нөгөө дахин боловсруулах боломжтой материалыг сонгох. Эсвэл зайшгүй гарсан огоо дахин боловсруулах үйлдвэрт нь өгөх юм уу тий. Ингээд нөгөө нэг яг одоо хөрсөн шингээсэл аварж байгаа юм л та. Хамгийн сүүлдх нь болохоор хамгийн сүүлд рот буюу бордоо болгох тий ялцмаг болгож задлах гэдэг. Нэр бол хүнсний хог хаягдлаа бол яг одоо ялцруулаад тий одоо ингээд байгальд шингээдэг ч юм уу. За тэгээд түрүүний хэлсэнчлэн нөгөө байгальд шингээж болох материал сонгоно гэхээр хөвчлэн төмөрийг бол дахин боловсруулаад дараа дараагийн бүтээгдэхүүн үүсэж болдог тийм мод даавуу гэх нэг юм цөөхөн хэдэн одоо материалын сонголттой байдаг л да zero waste-д болол. Тийм одоо 5 алхмын хүрээнд да сонголттой их юм бол бидний хог хаягдал бол багаснаа гэсэн. Тэгвэл одоо нэг хүн жилд ер нь хичнээн хог хаягдлыг гаргадсан болоо яг одоо хэрэглээгээ багасвал ер нь хэрэг зэрэг буурах бол ер нь яг одоо Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол судалгаа хийдэг юм билээ. Өдөрт бол нэг хүний хэрэглээ бол өвөл зундаа бол 300-аас 500 өвөлдөө бол арай их болчихдог. 1000 одоо 1 кг хүрдэг ч юм уу тий. Тэгэхээр дунджаар бол нэг 500 грамм хог гаргалаа гэхэд жилдээ болоод эхлэнгууд бараг 70-аас 80 кг хогийг нэг хүн гаргадаг байгаа байхгүй. Нэг хүнээс л гарч байгаа. Тэгээ Улаанбаатарчуудын хувьд бол жилийнх нь хог хаягдал бараг сая 400 гаруй тонн хог хаягдлыг болох тонноор нэгддэг тийм хог хаягдал гэсэн судалгаа байсан. Тэгэхээр яг түрүүний хэлсэн 5 алхмын хүрээнд эхлээл өөрөөсөө бодоол багасгаал тий гарч байгаа хог хаягдлаа recycle хийгээд дахин боловсруулах үйлдвэртээ өгөөл ингээд дахин бол хог хаягдал харьцангуй багасдаг. Би өөрийнхөө хувьд бол яг бүр ингээд хэрэглэхээ болоод халж чадсан зүйлүүд байгаа л да. Нэгдүгээр бол одоо усны савтаа байнга явж байгаа учраас нэг удаагийн одоо үнсэр сав ч юм уу, кофений сав ч юм уу. За тэгэл зуны нөхцөлд одоо л нөө жуус ундаа, смути гээл те. Тэр зүйлсүүдийг бол яг савндаа хийгээд авах ч юм уу те. За гих мэтчлэнгээр за дээрэс нь сайн нөгөө 3 сарын 1-нд манайх нэг хуулийн нэг төсөл хэрэгжижсэн шүү дээ. Яг нөгөө санаачлал юм байлээ л дээ. Тэн дээр болохоор ийм граммын даван тор буюу 0.35 миллиметрээс нэмгэн одоо торыг хэрэглэхгүй гэсэн юм уул нь юу гарсан. Тэрнээс өмнө бол манай найзууд бол бид нар нөгөө нэг юм яг юм граммынхаа торыг бол аваа явдаг. Энэ амар муухайч. Уут гэхээр яг дүнсээ хэлсэн тэр уут биш дээ нэг гялгар уутыг арын уут гэж одоо ярьдаг. Тэр уутыг одоо жилд нэг хүн 22 мянга гэсэн нэг тоо байдаг. Тэр жилийнх нь хэрэглээ гэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг бидний яг одоо нэг алим ч юм уу нэг самар ч юм уу грамлж аваад тэгэл хаягддаг хог байхгүй. Ерөөсө тухайн нөхцөл байдалд хэрэгцээгээ хангаал дахиж ашиглах боломжгүй ингээл шууд хаягдана бол замбраагүй хэрэглэгддэг. Тэгэхээр хүн ялангуяа энэ zero waste амьдралын маягт суралцахын тулд айгүй юм хэрэгцээтэй ч юм уу тий хувь хүний нөгөө зохион байгуулалт айгүй шаардж эхэлдэг л дээ. Жишээлбэл манайх одоо яг 7 хоногт нэг өдөр хүнсээ цуглуулдаг ч юм уу тий. Тийм тулд яг бүх одоо торнуудаа аваад заах явдаг, хүнсний заах явна гэсэн. Тэгэхгүй нөө супермаркетуудаар явах чинь дандаа ингээд гялгуутанд орооцсон ч юм уу тий. Бүгдийг ингээд байцаалаа ингээд ороогоод скотчтсан байж таг. Тэр хүнсний цагаас юм завтгаа одоо ногоонуудыг авах юм бол хог хаягдал гарах баг гарна гэсэн. Гэх байдлаар ер нь юм хэцэгц шаардна. Одоо ингээд замбраагүй хэрэглээгээ багасган тий. Ер нь давуу талууд их л дээ. Хүн их юм хэцэгстэй одоо хувийн зохион байгуулалтаа болохоос гадна цагт ч их нэмэлттэй. Ингээд байнга одоо ингээд худалдаа авалтанд бодоод авахгүй. Миний хувьд бол худалдаа авалтаа бол бараг өмнө нь бол хязгааргүй ингээд тий хувцас сунар гэж юм. Тэнд нэг шинэ юм гарлаа гэх юм бол тэрнээс хатарчих гол гэдэг юмс. Одоо ерөөсөө тийм юм байхгүй болсон тий. Энэ надад хэрэгтэй юу, хэрэггүй юу, шаардлагатай юу, өмсгөө болох уу гэл. Тэгээ бодоод ихээр сүүлдээ нөгөө элдвийн янзын юмд ингээд шуналт авч юм уу тий. Тэгэхээр нөгөө өөр одоо зүйл рүү анхаарал хандуулах ч юм уу. Тэгэхээр ийм бодол санааны хувьд ч гэсэн баг ингээд гоё цэгцэх хэрэгтэй болох юм шиг тийм. За тэгээд хэрэглээнд одоо юу хэрэгжилж авч явд юм бэ? Цүхт өөр нь л юмтай ирсэн боловтой. Ер нь тэгэл яг нөгөө өдөр тутамдаа ингээд байн аваад явждаг. Манайхаа одоо айгүй бас сошиалар энэ нөгөө саруулын хэрэглэнээс татгалзъя гэж гарцсан байдаг л дээ. Гэтэ яг үүндээ саруулын хэрэглээ байдгүй юм байна. Би одоо бас саруул хэрэглэдэг юм болов гэд төмөр саруул авсан чинь төдийлэн их сайн саруулын ашигтаас бол гарахгүй л юм. Төмөр саруул юм байна тий. Тэр нөгөө нэг хувцар саруул бол бас их гардаг юм байна л да. Ундааж үсийг нэрээ бодоод гэсэн чинь яагаад бид саруулаар угаалдаг зүгээр саягаар нь уучаад ямар ч асуудалгүй байсан юм бэ. Яг саруулаа аваа явсан ч бас төдийлэн нэг тийм ашиглагдахгүй байна. Тийм ашиглагдахгүй байна. Яг нөгөө нэг энэ
яг хөнгөн байх үүднээс нэм модон халбуус ирээ бас их хэрэглэхийг манайх. Тийм тэгээд нөгөө бас эрүүл мэндэд сайн гэдэг шүү дээ. Бас нөгөө одоо нэг тийм бас халдвар төвчм өвчин юм юу ч гэдэг. Тэр талаасаа бас бодож болно. Хүмүүс бол янз бүрээр хүлээж авдаг юм билээ. Гэхдээ түргэн хоолны газрууд одоо их болсон. Тэгэхээр дандаа түргэн хоолны газар нөгөө нэг удаагийн халбуус ирээ зур сонголт байдаггүй. За тийм газар ороход ерөөс юм авч чаддаггүй аюу хэцүү. Яг ингээд сонголт надад өгөхгүй байгаа тохиолдолд би тэрийг авч чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь явандаа бол энэ бизнесийн байгууллагууд ч юм уу үйлчлэгийн байгууллагууд бол хэрвээ яг одоо энэ zero waste ч юм уу минималист байгаль дэлтэй амьдралын хэм маягийг эрхэмлдэг хүмүүст бол сонголт өгөхгүй бол татгалзаж байгаа. Өөр ямар ч арга байхгүй тий. Би одоо юм хунзар сэрээ гэр хоол идснээс баг хоол идэхгүйсэн надад илүү үнцэнтэй болчихж байгаа байхгүй. Тухайн өдрийн хоол идэхгүйсэн тий. Их байдлаар одоо иймэрхүү сонголтуудыг хийдэгтэй өдөр тутамдаа л тулгардаг. Эхлээд бол хэцүүлсэн л та нэг тороо мартчихдаг тий. Бүр эн чинь нэг одоо дадал зуршил болсон зүйл тий. Хүний ингээд нөгөө 75 сард автоматар суудсан. Угасаал нэг галгарууд аваад нэг юм авчдаг тий. Зүгээр нөгөө нэг худалдаа дэлгүүр ороод авсан чи та ууд авах уу гэж галгарууд өгчдөг. За авчиг гэж аваад гарчдаг. Тэгмээ тэрийг баг багаар өөрчилж байгаа юм л да. Бараг 3 4 жил ингэж өөртөө тэмцэж байгаа байхгүй. Тэгэл алхам бүртэл яг өөртөө нүүр толно тий. Хөөе би яахлаа одоо гэж бодоод тэгсээр хаал нэг алхмаар явсаар хаал нөгөө нэг буцаал яг энэ зөв голдрол руугаа хийх маягтай ингэ дадал зуршлыг би болгочих суулгах юм лээ. Мэдээж өнөөдөр за болъё гэж маргааш болчихгүй шүү дээ цаг хугацаа. Тэгэхээр энэ одоо наадталт байгаа зүйл хог юм уу? Юу нэ? За энийгээс би нөгөө нэг хүмүүст ингэж яриад бас сургалт энэ төр хийдэг байхгүй юу? Энэ байгаль дэлтэй хогоо басгах талтай тийм манай бас хогоо басгах олон одоо эмэгтэйчүүд байдаг л да бүлэг группууд бас байдаг. Тэгээд бид нар бас тусдаа ер нь сургалтууд хийдгийн. Тэгээд дандаа ингэж нөгөө басгаад яриад явуулсан чинь бас өөрөө ингэж туршиж үзсэн. Гадны нөгөө нэг zero waste-үүд бол бүгдээрээ юм жилийнхэн 4 амбултай айлын 1 жилийн хог гэхэд яг нэг юм шил хог гарсан юм. Одоо юмуд байгаа байхгүй баримт нэг юм шил ямар сайн 4 хүүхэдтэй тэгээд эхнэр нь дөрүүлээ гэсэн үг байхгүй. Тэгээд ганц би одоо бас хүмүүс байна л да. Тэгээд бүгдээрээ нэг юм бараг 2 3 жилийнхэн хог аяглах юм шилнэ. Гэхдээ минийх бол ерөөсө 20 өдрийн л хог байна. Тэгээд нөө туршилж үзье гэж бодоод яг нөгөө өөрийнхөө бас гарч байгаа хог аяглыг шилэнд хийгээд үзье. Гэхдээ энэ бол надад болдог хэдэн сарын дотор дүүрчил юм шиг байна. Энд дээр бол манай нөгөө нэг баримт айгүй хэцүү. Баримтны хог бол маш их гарч байгаа юм. Тэгээд ийм карт март ч юм уу тийм ийм хогнууд энэ хувцсны яарлыкнууд байгаа. Тэгээд энэ уу шашиг хаяа нэг дэлгүүрээс Джеймс Мэйс ачаар энэ наад даун торон дээр минь наагаад өгчөж байгаа байхгүй. Энийгээ цуглуулсан. Тэгээд 7 сарын би 5-наас эхэлсэн. Одоо яг 20 гаруй сан чинь. Энэ кастн дээр яг энэ одоо нөгөө кастны бичиг үү шүү дээ. Дэвдүүлэлтээ талон гэх юм үү. Энийг уг нь англи бол одоо бүр болиулсан зогсоодсон байгаа. Манай дээр бол бүр асар их явдаг. Би бас айгүй карт уншуулгатай ч гэсэн хичтэй цаас хийлгэж хэрэггүй шүү гэдэг. Энэ дээр бас айгүй нэгдмэр санагдаад байдаг. Онлайнаар ч юм уу тийм нэг шийдэл байхгүй болоод үнэхээр их гартаа хамгийн их надаас бол хамгийн их гарч байгааг бол энэ баримтны цаас байна. Тийм баримтны цаас байна. Тэгэхээр худалдаа авалтаа багсгаад баримтны цаас их гарч байна. Бусдаар бол яг нөгөө нэг recycle хийдэг хогноод бас ер нь гарна л та. Зарим нэг одоо бүтээгдэхүүнүүдээр яг хүнсний бүтээгдэхүүнүүдээр бол басгач байгаа. Одоо жишээлбэл ургамлын тос гэх юм тий. Гэтэл тэрийг бол би саваа авч утсан ч надад өгөх тийм газар одоо худалдаа байхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэрний сав бол гарна. Гэхдээ байдлаар ийм хунцар одоо зайшгүй гардаг хогнууд байдаг л та. Тэрийг харин манай ээж гэр бүлийнхэн маань өөрсдөө бол хогоо яг цэвэрлээд угаагаад ингээ хатаагаад уутмата хатааж агаад бол балкон дээр манайх нэг том 2 3 савтай тэндээ бол хадгалаад тэгээд нөө манад ийм үйлчлэгээ зарцаа ногоон гээд зөвгрөөр нөгөө нэг давхар очиж авдаг. Тэгэн боловсруулах бүтээгдэхүүн очиж авдаг. Тэднийхийг дуудаад өгдөг. Одоогор бол манайх баг 2 3 сар нэлийн хогноод ерөөсөө өөх хэмжээнд бол хүрээгүй л маш баг гарч байгаа болохоор тэгээд манай дүүнер хаяа ундаа бол тэрийг дугаарыг надад өгөөч. Зарцаа ногоон гээд тийм байгаа шүү. Зарцаа ногоон гэдэг. Тэгж хуудастай яг Монголоор зарцаа ногоон гээд. Тэгэхээр нөө манайхны хувьд одоо Монголд бол нөө дахин боловсруулах үйлдвэрүүд бол хангалттай байдаг. Тэгээд 8 төрлийн бүтээгдэхүүн авдаг байхгүй юу? Бүх төрлийн хувинцрууд, гялгар уутнууд гэлтэй лаацнууд авдаг. Гол нь нэг тэнцээ аваач хүргэж өгөх процесс нь бол яг одоо улсын нийслэлийн хэмжээнд маш шийдэгдээгүй.
Яг тэр царцаа ногоон бол бас л нэг юм сайн дурын яхан хувь хүмүүс нийлээд хогоо нөө хайж чадахгүй тий. За бүгдээ ингээд тээврийн үйлчлэгээ гаргая гэд. Тэгээд одоо над шиг ч юм уу бусад zero waste-ийн л ингээд нөө хогоо ингээд ангилдаг хүмүүсээс очоод ингээд авчдаг байхгүй юу. Тэгээд нөө үйлдвэр төвөж өгдөг. Тэгэхээр би нөө хогийн савруу хийхээс яг одоо бункерийн ч юм уу тий байнахад олон хогийн савруу тэр бол ингээд хаягдчихж байгаа. Улаанчлууд ч юм уу тий энэ хогийн цэг дээр очоод хаягдчихж байгаа. Тэрийг би цэвэрлээд авчих юм бол тэр өөрөө хог биш давхар болчихж байгаа байхгүй. Дахин боловсруулах үйлдвэрт очоод дараагийн нэг бүтээгдэхүүн болдог. Гэхдээ энэ давхрын хэмжээг ч гэсэн багасгах хол зорилготой байхгүй. Ер нь бол багасгах зорилготой. Буцаа цаана нөгөө тоог гэрчим хүүч одоо ус цахилгаан ингээл бас л нэг байгалийн нөөцүүдийг багасгах одоо процесс учраас тэрийг бас л ер нь бол хэрэглээгээ багасгах болов уу. Тэгэхээр нөгөө одоо сүүлд торон дээр хоёлаа жишээ аваад түрүү ярьжтэй 22,000 тонн юм уу нэг хүн гаргахаараа 22,000 гэжсэн. 22,000 кг ширхэг одоо торны хэрэглээг багасгана гэж нэг хүн жилдээ тэгж ашигладаг юм байна тий. Торыг одоо ер нь худалдаж авъя. Одоо хаанаас ийм торнуудыг ер нь хаан зардсан болоо худалдааны төвд хэр олон байд юм бэ? Миний хувьд бол таарлахад аюу цөөхөн байдаг санагддаг. Саяхан уул нь танах бас яг ингээд төрөл төрлөө гаргацсан баг шүү байна. Тийм яг нэг программын тор ахгүй юу? Программын тор дээр бид нар нөгөө 5 ширхгээр ингээд багцлаад ер нь энэ болохоор яг хамгийн жижиг хэмжээтэй өдөр тутам даваа явах боломжтой. Би бол яг юмыг яаж өгдөг гэдэг 2 3 тор цонхлоо явждаг юм авах шаардлага гарвал одоо самар ч юм уу тийм жижиг хэмжээний юм авах бол жижиг уртаа ашиглаад тэгээд одоо том одоо килограммаар юм авах бол юм хэмжээ нь бол янз бүрэлтэй. Байдлаар ингээд гаргацсан байждаг. Хэдэн төрлөөр гаргадаг? Одоо бол яг энэ дээр бол хэмжээний хувьд бол 5 төрлөөр ингээд гаргасан байж байгаа. Даун торнууд бол яг энэ грамм торнууд бол их цөөхөн л зарагдаж байгаа. Яг дэлгүүрүүдээр бол байхгүй хаа. Танаас очиж авъя гэвэл одоо хаанаас очиж авдаг? Манай дээр бас их цөөхөн байгаа. Бид нар нөгөө нэг одоо худалдаалахаас илүүтэйгээр хүмүүс өөрсдөө нэг хэрэглээгээ сурталчлаад гэсэн чинь хүмүүс ихэд шаардаад авъя даа чинь ингээд тэгээд бол яг манай одоо багш нар ч юм уу тий багийнхаа гишүүд нартай зориулж цөөх идэ гаргасан. Тэгээд бас дараагийн хүмүүс нь гаргаад явах байхаа. Уул нь бас зарим нэг одоо эко дэлгүүр мэлгүүрүүдэр ч юм уу 1 2 харагдчихдаг. Тэгээд онлайнаар л ер нь хайвал баг болтохоо да. Тэгэхээр за хувь хүн бол одоо иймэрхүү байдлаар уруулж болох юм байна. Хувийн хөвшилт буюу нөгөө байгууллагууд бас айгүй хог гаргаад идэг. Тэд нар маань яаж одоо энэ байгаль дэлтэй хог хаягдлыг ингээд бууруулах боломж юу байгаа вэ гэж харж байна. Байгууллагууд бол манай одоо нөгөө Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо гэж байгаа л да. Тэндээс бол яг байгууллагууд дээр ажилладаг юм. Байгууллагуудын хог хаягдлыг бууруулах дээр ажилладаг. Тэгээд яг бид нараас хамтарч ирнэ ажилладаг л да. Тэндээс харахад бол байгууллагын нөгөө нэг бас зайшгүй гардаг хог хаягдлууд гэж байдаг болохоор ер нь яг шийдэл нь бол дахин боловсруулах буюу ангилах юм билээ. Ангилах одоо байгууллага дээр тийм дахин боловсруулах юу ангиллын тийм хогийн савуудыг байршуулаад тэндээсээ харин үйлдвэрлэлөөр хөргөлтөө хийдэг. Тэгээд ер нь яг тийм байгууллагууд болоод жишээ байгууллагууд бол их олон байдаг юм билээ. Тэгэхээр хувь хүн болоод яг хогоо зөв ангилж хаяал тий цэвэрхэн ангилж хаяал тэр нь өөрөө тэр процесс нь өөрөө яг үйлдвэрт очих тэр тээвэр нь яг зөв явж байвал хог хаягдал багасгах болов их одоо амархан л байгаа юм да уул нь. Ямар компанид хамтардаг юм нэ? Саяны дээр хэлжсэн. Саяны болохоор Монголын хог хаягдлын одоо хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо гэж байгаа байхгүй. Асар нэгэн төрийн бас байгууллага. Тэгээд тэндээсээ санаачлаад байгууллагуудын одоо хог хаягдлыг бас шийдэх тийм арга замуудыг хэрэгжүүлдэг. Нэгэн бас Монголын том одоо групп компаниуд бас хэрэгжүүлдэг. Хогоо ангилдаг, ангилсан хогоо бас үйлдвэрлэлөө явуулдаг тийм тээврийн үйлчлэгийн тэр шийдэл өгсөн тийм шийдлүүд бол байдаг. Яг одоо энэ ажил дээр танахаас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ? Өмнө одоо сургууль зохион байгуулдаг ч юм эсвэл ивент зохион байгуулдаг юм ямар ажил? За яг энэ хог хаягдлаа багасгах тал дээр яг нэр бол нэлээд хэдэн группүүд юм хүмүүс байдаг л да. Түрүүний ярьсан холбоо байж байгаа. Тэгээд нөгөө тарцаа ногоон гэдээ ярьсан шүү дээ. Тэн дээр нөгөө хогоо багасгая гэдээ бас групп байдаг. Тэдний хамт олон байж байна. За тэгээд хоггүй Монгол хөдөлгөөн гэдээ байж байгаа. Тэгээд бид нар бол яг нийтдээ ерөнхийдөө бас нийлээд ивент арга хэмжээнүүд бол зохион байгуулж ирсэн. Сая 4 сард бол өнгө нэм гэдэг том охин хамгийн одоо нэгдсэн нэг том хог хаягдлын бууруулах тийм ивент болсон баг. Өнгө нэм гэж болсон. За тэгээд ерний хувьдаа бол ингээд сургалтууд байгууллагуудаар сургалт хийгээл те хувьдаа бол ингээд ивент арга хэмжээ зохион байгуулаад ингээд явдаг л да.
Манай зүгээс бол одоо яг барьцаа зүйл нь бол багасгах ер нь бол ингээд өөрийнхөө гарч байгаа үеийг ойлгох шилэнд нэг шилэнд багтаах зорилготой учраас энэ чиглэл рүүгээ тэ хэрэглээгээ багасгах чиглэл рүүгээ илүү хүмүүст мэдээлэл өгч явж байгаа юм. Тэгэхээр одоо энэ хог хаягдлыг ер нь яг одоо орхио гэх юм бол ямар зүйлүүд орд юм бэ? Хүчин зүйлдэнд нь. За мэдээж цаа ярьсан гэлгуурт орж явах шүү байгаа юм. За усны сав орж явах шүү. Тийм ер нь нэгдүгээр алхам гэж байгаа л да. Одоо та хогоо багасхыг хэрвээ та үзэж байгаа. За би ер нь хогоо багасхыг та гэдэг шийдвэрийг гаргах юм бол та нэгдүгээр одоо даван тормоцтой болно. Тэр нь болохоор даван уутан цүнх байгаа шүү дээ. Цүнх бол манайхан бас их хэрэглээ сурцсан. Тэгээд дараагийнх нь алхам болохоор юм программын даван тормоцтой болох ч юм уу тийм гэлхор удаа халах. Та гэлхор удаа халчих юм бол за тэгээд одоо өөрийн усны савтаа авах ч юм уу тийм. За нэг удаагийн л гарч болох юмнуудыг багасгах. Тэгээ хоолны сав авч явах ч юм уу. Тэгэхээр хоолны сав дээр бол бид нэр ажил дээрээ ч юм уу тий бас нэг хоолны сав авчаад тавьчихдаг. Гэх байдлаар зохицуулдаг л да миний бас тэгжлээсэн. Тэгэхээр аль болох нөгөө нэг хоолой хэмжээгээ тааруулж гэх юм уу илүү гарлаа гэхэд өөрийнхөө савнд хийгээд авч явах ч юм уу. Иймэрхүү байдлаар явах учраас хувь нээс л нөгөө нэг юм зохион байгуулалт шаардаад эхэлдэг. За дараагийнх нь бол түрүүний хэлсэн халдвах зэрэг байсан тий. Тэгэхээр нөгөө аялал цугаалгатай ч гэсэн манайх нөгөө амраа бодоод тэгэл дандаа нэг удаа юм ингээд аваад авчих гээд байдаг. Тэгэхээр хүн болгон өөртөө нэг өөрийнхөө хэрэгэлдэг юмнууд аваа явахад бол айгу бас шийдэж болж байгаа юм. Гэх байдлаар нэгдүгээр алхмууд бол яг юм байж байгаа. Дээрээс нь шампунь ангижруулагч манай хатуу шампунь ангижруулагч гэдэг зөндөө гарсан байж байгаа тий. Тэгээд биеийн одоо савн гэхэд бас дандаа юм хатуу байдлаар ч юм уу шахсан байдлаар ингээд гарсан байж байгаа. За бас биеийн тоснууд байж байгаа тий. Эмэгтэйчүүдээ ингээ гоо сайхан л ороод эхлэх юм бол бид биш юм зөндөө хэрэглээтэй хүмүүс ч тий. Тэгэл зөндөө олон юм хэрэглэдэг. Тэгэхээр тэр болгоныг аль болох нэг яг юм эко байдлаар шийдэх. Одоо саваа яг ганц нэг бүтээгдэхүүнүүд байдаг л да нөгөө яг та саваа авчирч өгөөд аваач гэдэг юм хендмейд тий өөрсдөө хийдэг тийм ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг тийм одоо хүн байгууллага байдаг л да. Тэднийг бол бас хайж үзээд, сурулж үзээд, хэрэгжилж үзээд, тохирж ивэл бас аль болох тиймэрхүү бүтээгдэхүүн хэрэглэх ч юм уу. За үнэхээр тохирохгүй байвал дахин боловсруулах цав баглаа бодолтой гэж сонгодог ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар л юм хоноод басганда. Бас яг ингэж үзэхээр за бид нар бол нэг 3 жилийн хугацааг бол зарцуулах юм байна. Тэр маяг өөрчлөлт дадал зуршлаг өөрчлөлт. Ер нь бол яг зарим хүмүүс хурдан ахлаа. Би бол бас тэгээд хичээгээл явсан. Одоо бол ийм л хугацаа болсон байл яг ингэ нөө бүр ингэ хөвшил болоод одоо үнэхээр худалдаа авах хэрэгтэй бол надад асуудалгүй тий. Тоочны авдаг хэдх юмтай байнга дэлгүүр ороод тахгүй хүмүүсийн дэлгүүр ч хутны дэлгүүр бол баг жилд нэг орчин 2 орчин сүүлийн нэгдэл бол ерөөсөө ойрд баг ороогүй юм. Тэгэхээр нөө тэр юмнууд аягүй зэгсрээд эхэлж байгаа юм. Тэгэхээр ер нь бол хугацаа болоод шаарддаг. Гол нь нөө хинч хурцлахгүй шүү дээ тий. Хин нэгэн хүн шалгахгүй, хин нэгэн хүн шагнал өгөхгүй зүгээр л яг өөрөө өөртөө л одоо ингээл өөрийнх нь энэ өөрөө надад кайф өгч байгаа ч юм уу тий. Энэ сонголтыг хийе явж байгаа надад өөрөө хүн цэнтэй ч юм уу тий. Жаргалтай ч юм уу. Ийм л зүйлээр би кайф авах. Тэрнээс болоод өөр ямар нэгэн одоо нүдэнд харагдах ч юм байхгүй тий. Тэгэхээр нөө хүн өөртөө л ажилтдаг юм даа. Хамгийн их одоо бусад улс орнуудаас хамгийн их энэ zero waste-ийг одоо хэрэгжүүлсэн орн гэмт ямар орн байдаг юм бэ? Одоо бол яг Швед байгаа, ер нь Европын орнууд тэгэл Герман тий тэд нар бол яг гудамжны хог байхгүй. Тэгэл өөртөө бас их энгийн тэгэл амьдралтай хүмүүс байдаг. Тэгээ манай бас найзад ярьжсэн л да Швед хүмүүс бол бараг юм хууц наран ч гэсэн ерөөсөө тийм гоё ганган биш те баг 2 өөр гуталтай ч юм уу те иймэрхүү байдлаар энгийн л явждаг хүмүүс. Тэгээд бас нэг жишээ юм бол яг энэ нөгөө нэг хаваа басах шийдвэрийг гаргаад явж байгаа 3 жилийн өмнө юм байна. 2 хостад таажсан л да Орос, Австрали хоёр гэсэн баха. Тэгээд өөрөө йогч нь хагаарын йог хийдэг. Тэгээд ер нь бол гоё дугаалаа явж байгаа гэдэг. Тэгээд тэд нар болохоор өөрсдөө нөгөө нэг веган хоолтой. Би бас өөрөө веган буюу нөгөө хоолтой. Тэгээд таарсан юм аа бид нэг амралтанд явж байгаа таарсан. Тэгээд ингээ харсан чинь хоол идэхгүй. Тэг хүмүүс ингээ аюух хоол идэх хайчтай маа. Тэгээд тэрийг ингээ хайч чадахгүй иддэг. Яасан гэдэг нь хайр гайхалтай олоод байсан. Ваа тэний идчихсэн хоол идчих юм уу гэх. Тэгээд тэгээд одоо юм бодохгүй идчихтэй. Хоолны хайч хасдаг басчихжээ.
Тэгээд ямар сайн ингээд графиктэйсэн чинь дараагийнхаа болсон чинь хоёр уур тавчтай авчихсан. Хоёр хүлэндээ. Хаанаас олсон юм бэ гэхээр хоёр уур тавчтай. Би гомдтол матлаа гэдэг юм. Дасаа массаж юм уу. Тэгээд гол иргээд бол хүмүүстэй гутлаа хийчдэг. Дээрийг аваад өмсчдэг гэдэг. Тийм энгийн тэгээд бүр экстремдээ энгийн л байсан л та тэр хоёр бол бас бид нар бол бас арайч хүний эзэс аваад идэж чадахгүй тий. Бас нэг юм бодоод байгаа шүү дээ тий. Хүний өмсөн хайцаагаа талаас өмсөж чадахгүй зэжиглэх ч юм уу тий. Тэгэхээр тэр хоёр хүнд бол бүр гадны оронд явж байхдаа юуж бодохгүй тэгээд тэрнээс болоод бүр нэг вау ийм хүмүүс бас байд юм уу. Тэгээд бид нар ч бол үнэхээр бас болоогүй аам юм даа гэж бас нэг тийм сэтэл авч ирсэн л да. Тийм хүмүүс бас их байд юм лээ. Аха. TikTok хаягдал гэдэг зэрэгээс тэгэхээр яг энэ амьдрал руу орсноороо чи эргээд харахаар ер нь амьдралыг харах үзэл бодол одоо өөрчи хэр өөрчлөгдсөн санагдаж байна. Ер нь өөрчлөгдсөн. Одоо яг ингээд өмнөх одоо заяаг ч юм уу одоо энэ дээрсэлхэн болол би өөрөө нөгөө нэг зөвхөн одоо хувцсныхаа шүүгэн дээр л ихэд одоо ч гэсэн ингээд ажилласаар байгаа байхгүй. Одоо л яг цэгцэрх зочинд орж байна. Тэгэхээр маш их нөгөө нэг замбраагүй худалдаа авалт хийдэг. Тэгээд юунд нөгөө нэг цаг гаргаад байгаа мэдэхгүй те. Тэгэл маш их өрлөгөн ч юм уу те. Тэгээд шинэ юм гарахад юм бол тэрийг авчмаар санагдаа. Тэгээд буцаад эргээ харахаар тэд нар хоорондоо ерөөсөө зохицохгүй те. Тэгэл нэг улаан ягаа ногоо тэгэл өнгө юм авсан те. Тэнийг бол би бараг одоо хусын шүүнээр 3 жил ажиллаж байна. Одоо бол их ингээд зэгцрээд үнэхээр нөгөө нэг их нөгөө нэг буцаал нөгөө өөртөө л ажиллах юмуд их байсан л да. Надад бол дандаа л өөртөө л ажилласан. За ер нь би юунд туртай юм, юунд туртайгаач бараг мэдэхгүй явж байсан юм шиг. Юу хийх болох юм те гэдэг ч юм уу. Тэгээд бодоод хэлэхээр нэгдүгээр тал цаг маш их хэмнэгддэг. Хоёрдугаар бол яг нөгөө нэг хийх одоо зүйл рүүгээ л хүн төвлөрч чаддаг. Энийг хийн, энийг хийхгүй гэдэг юм тодорхойлоод хэлэхээр тэгэхээр нөгөө төвлөрөх юм бас их сайжирдаг л да. Төвлөрөл сайжирч байгаа. За гуравдугаар нь бол мөнгө нь бас их хэмнэлттэй болоод эхэлдэг. Авах юм аа аавна авахгүй юм авахгүй ч юм уу тий. Тэгээд ер нь бол ингээл эмх зэгцтэй тэгэл ийм цаашлаад бүр нөө бодол санааны хувьд ч гэсэн тий илдэг янз юм бодоод авахгүй гэх байдлаар ингээл тийм их өөрчлөлт бол их гарсан. За тэгэхээр биднийг өөрчлөхийн тулд одоо та бүхний хамт олон ер нь одоо хоошид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? Бид нар болохоор нөгөө нэг залуучуудаар бүрдсэн байгууд их байгаа л да. Дандаа л нэг юм 20 эдтэй тий за 30 та ч юм уу залуучуудаар бүрдсэн яг манай багийн залууд. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг ингээд сонсох юм бол амар төвхтэй юм шиг дээ. Яа за ингээд амар төвхтэй амьдрал вэ. Тэгээд ханг бодоод гээд хүмүүсийн хүлээж авч магадгүй л дээ. Гэтэл буцаад бид нар нөгөө нэг яг энэ хэрэгжүүлээ явж байгаа залуучууд бол энэ өөрөө аюу тийм нэг талаар аюу гоё амьдрал юм байхгүй юу? Яг хүн хүссэн одоо зүйлдээ цаг гаргана гэдэг нь дуртай зүйлдээ цаг гаргаж эхлэхээр тэр чинь өөрөө яг тэр тал дээр хүн илүү хөгжих тийм боломжтой болж байгаа тийм. Дээрээс нь одоо нэг талдаа мөнгө хоромтлуулаад эхлэх юм бол илүү аялал зугаалгахтаа ч цаг гаргах ч юм уу тийм. Тэгэхээр энэ өөрөө юм сонирхолтой тэгээд ийм амьдралын хэм маяг юм аа гэдэг бол залуучуудад бол хүрэх зорилготой. Тэгээд цаашлаад бол яг бид нар ингээд худалдаа авалт хийхэд бол сонголт бол маш бага байдаг. Одоо яг бэлгүүрт зарагдчихж байгаа бүтээгдэхүүнүүдээс хажуудлын бэлгүүрлээ ороод юм авах юм бол надад авах юм баг юу ч байхгүй тийм. Тэгэхээр энэ талын нөгөө худалдаа авалтыг дэмжсэн бас одоо маркетингийн үйлчилгээнүүд бас хийж эхэлж байгаа л та. Тэгэхээр иймэрхүү байдлаар энэ амьдралын маягийг бас залуучуудаа илүү төлхөө хүргэх зорилготойгоор бол одоо дараагийн арга хэмжээнүүд нь явна да. За тэгэхээр яг эндээс харахаар нөгөө дадал зуршиг бий болохын тулд одоо хожимдсон хонь биш одоо баг хүүхдэд төрөхт нь огоо англи. Одоо гэлгэрөөтэй хэрэглэхээ болий гэдэг одоо 20 хоногийн хүний хог юм байна гэд үлгэр жишээ авч болох юм байна. За тэгээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж маш сонирхолтой бас бидний өнөөдрийн амьдралын хэв дадал эвслийг одоо өөрчлөх боломжуудыг хэлсэн танд маш их баярлалаа. Тэгээд магадгүй миний асуугаагүй зүйл өөрийн чинь хэлхийг хүсэж байгаа зүйл байх юм бол хэдхэн хормыг сүүлийн дараа нүгэлтэй. За тэгээд бид нар нөгөөний залуучууд нийлээ явж исэн гэдэг баг гэдгэлсэн шүү дээ. Тэрний дагуу байгаль дээлтэй бүтээгдэхүүнийг сурталчлах ч юм уу тий байгаль дээлтэй амьдралын хэм маягт суралцахыг хүсэж байгаа хүмүүс бол юм байгалаа гэд пэйж хуудас байгаа. Тэрийг бас та бүхэн сонирхолтой. Тэгээд хэрвээ та яг ингээ алхам алхмаар өөрчлөхийг хүсвэл манай пэйж хуудас руу бас өөр тулгарч байгаа асуудлууд ч юм уу тий юунаас эхлэх үү гэдэг байдлаар хандах боломжтой шүү. Байгалаа гэдэг пэйж хуудас руу зочлоорой. Маш их баярлалаа. За тэгээд ажилд нь амжилт хүсье. Маш гоё зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа минь биднийгээ бас хамруулж байгаад баярлалаа. Хамруулахын тулд хичээж байгаад баярлалаа.
За баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань Баасан гарагийн өнөөдрийн маань зочин энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд за бусдыг дийлдэг хүн хүчтэй харин өөрийгөө дийлдэг хүн ухаантай гэдэг энэ үгээр өнөөдрийн зочноо өндөрлөе. Эх 7 хоногийн нэгд өдөр эргээд олцъя.